За жишээлх юм бол одоо манай дээр нэг саяхан нэг гомдол ирүүлсэн Mind Wealth гэж компани видео хичээлүүдийг бол гол бусаар авч хөдөлсөн ийм одоо зөрчил бол шалгагдчих байгаа. За энэ бол одоо мэдээж тухайн компанийн бол энэ оюун өмчийг бүтээхин тулд хөрөнгө, мөнгө, цаг хугацаа тэгээ оюун ухаанаа бол зарцуулж хийсэн энэ бүтээлийн бол ямар ч үн төлбөргүй аваад өөрөө эзэн юм шиг ингэж хөдөлтөн гэдэг бол маш их хор хохиролтой оюун өмчийг эрхэж зөрчиж байгаа ийм үйл ажиллагаа байна. За зохиогчийн эрх гэдэг бол одоо оюун өмчийн хоёр салбарын нэг нь. Ер нь бол зохиогч өөрийнхөө зохиож бүтээсэн бүтээлээ ашиглахтай холбоотой тий ашиглах эрхийг хэлдэг. За тэгээд зохиогчийн эрх бол маш олон төрөлтэй тий та нар мэдж байгаа дуу, хөгжим, утга зохиолын бүтээл, урлагийн бүтээл, дээрээс нь компьютерийн програм харуулж гэх мэт олон төрлөөр бол зохиогчийн эрх хамгаалагддаг. За зохиогчийн эрхийн салбар маань тэр утга зохиол, урлагийн бүтээлийн заасан канонд заасны дагуу мөн зохиогчийн эрх болон түүнд амархахын тухай Монгол улсын хууль заасны дагуу тухайн бүтээлээ бодтойгоор төрөж гисэн үесгэлээд автоматар ирэх нь үсэж байгаа. За өөрөөсөө хүсвэл сайн дурын үндсэн дээрээс оюуны өмчийн газарт хандаж зохиогчийн эрхийн гэрчлэгийг бүртгэлжүүлж авах боломжтой. За тэгвэл аж үйлдвэрийн өмчийн хувьд бол тухайн бүтээл нь бие тулан бие тус хэлбэрээр оюуны өмчийн газарт хүсэл төгсөн байх хэрэгтэй. Одоо бид нар бол мэдүүлэг гэж ярьдаг тийм ээ. Мэдүүлэг өгөөд тухайн мэдүүлэг нь хууль заасан шалгуурын үндсэн дээрээс хайлт болон шүүлт хийгдэж олгодог онцгой эрх байдаг. Тэгэхээр хоёр төрлийн байгаа. Тэгээ мөн хугацааны хувьд бол энэ хоёр өөр ингэсэн онцлогтой байна. Зохиогчийн эрх маань бол насан туршдаа буюу нас орсноос хойш 50 жил гэж байгаа. Аж ахуй нэгжил бол дараа оны одоо юу гэдэг бидний тухайн бүтээлийг тойруулаа 2020 оны 21 оны 1 сарын 1-ээс эхлээд 75 жилийн хугацаанд аж ахуй нэгж маань одоо өмчлөх хэрэгтэй. За мөн аж үйлдвэрийн өмч маань болохоор 7-оос 20 жилийн хугацаанд тухайн объектоор буюу тийм ээ шинэ бүтээл нь бол 20 жил, ашигтай загвар нь 7 жил, бүтээгдэхүүний загвар нь 10 жилээр. За барааны тэмдэг бол 10 жил. За энэ объектуудаас сорын ганц одоо сунгагддаг зүйл маань барааны тэмдэг байна. Одоо бид нар ярьдаг 100 жилийн бүтээгдэхүүн, 100 200 жилийн брэнд бүтээгдэхүүн гэж ярьж байгаа зүйлүүд маань бүгд энэ барааны тэмдгийг дагаж 10 жилээр сунгагдаж байгаа. Тэгэхээр барааны тэмдэг анх бий болох шалтгаан нөхцөл нь мэдээж шинэ бүтээлийн патентээс үүсэлттэй байдаг. Бүтээгдэхүүн зөвөрийн бүтээгдэхүүнээс үүсэлттэй хийдэг. Тухайн шинэ бүтээл гарах тусам шинэ нэр өгнө. Тэрнийгээ дагаад шинэ брэнд бүтээгдэхүүн буюу бидний хэлдэг брэнд бүтээгдэхүүн оюуны өмчийн өгүүлгээр бол барааны тэмдэг үүсэж идэг. Тэний үеэс эхлээд оюуны өмч маань үүсч бичиж тийм аж үйлдвэрийн өмч маань заавал оюуны өмчийн газарт хайлт болон шүүлт хийгдсэний үндсэн дээрээс тодорхой хууль заасан шалгуурыг хангаж олгодог онцгой эрх юм аа л гэж. За мөн оюуны өмчийн зөрчил гэдэг бол мэдээж зохиогчийн эрхтэр бол бас нэг өөр төрлийн тийм ээ. Аж үйлдвэр дээр өөр. За зохиогчийн эрхтэр бол мэдээж хуулбарлах төлбөртэй сувгаар төлбөртэй юм аа өөрөө л үзэх хэрэгтэй болохоос биш тэрийг лайв хийж бусдад түгэх бол өөрөө оюуны өмчийн зөрчил, зохиогчийн эрхийн зөрчил. Тэр бол нэгсэндээ хүний имийг хэдэн тэр бумаар үнэлэгдсэн бүтээсэн контентийг хулгай хийж одоо нэгсэндээ бусдад түгэж байгаа нь ерөөсөө тэр жигтэй хулгай. За оюун өмчийн хулгай гэдэг бол ерөнхийдөө тухайн одоо зохиогчоос нь зөвшөөрөл авалгүйгээр одоо тухайн бүтээлийг нь бол шууд ашигладаг, зөвшөөрлөгөө ашигладаг. За дуурлаж хийдэг, төсөөтэй байдлаар хийдэг. Энэ хөвч хууль үйлдэлүүдийг бол одоо хууль бус үйлдэлүүдийг бол оюун өмчийн зөрчил буюу одоо оюун өмчийн эрхийг зөрчих гэж. За оюун өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд бол зөрчлийн тухай хуулиар бол хариуцлага хүлээлгдэг байна. 8.3, 8.4, 8.5 гэсэн гурван зүйлийн тухай бол хариуцлага хүлээлгэнэ. За энэ бол хариуцлага нэлээд чангарсан байгаа. За юу гэдгийг оюун өмчийн одоо хууль бусаар олсон ашиг орлогыг хураах, хууль бусаар одоо тий зөрчил үйлдэхэд ашигласан тэнүү тоонд хөрөмчийг хураах, улсын орлогоо болгох гэх мэтлэн 6 төрлийн албадлагын арга хэмжээ дээрээс нь торгуулийн арга хэмжээ авагддаг. Хувь хүнийг бол 500 мянган төгрөгөөр байгууллага аж ахуй нэгжийг бол 5 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгох ийм ялтай. Хүний оюуны өмчийн тий оюуны өмчийн бүтээлийг санаатай буюу санамсаргүйгээр л зөрчих тохиолдлууд бол нэлээд нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол их хор хохиролтой үйл ажиллагаа. Яагаад гэвэл тухайн зохион бүтээгчийн зохиогч эрхийг зөрчихөөс гадна цаашдаа зохион бүтээх, шинийг санаачлах, шинэ зохиол бүтээл төөрөх тэр урмыг нь хугалж яадаг. Өөрөөр хэлэх юм бол нэг зохиогч одоо нэг бүтээл төөрөөд тэр бүтээлийнхаа үр шимийг хүртээд тодорхой хэмжээ эдийн засгийн ашиг олсныхаа дараа
тэр ашгаараа дараагийнхаа оюуны өмчийн бүтээлийг хийх суурийг бэлдэж идэг. Тэгэхээр урмын их ингэж ховголж болохгүй юм байна. Энэ бол тэгээд улс орны хэмжээнд ч хор охиролтой үйл ажиллагаа байдаг. Нөгөө талдаа зохиогч эрхийн бүтээл маань би хэлж байгаа нэг л хурууны өнцгөр маш олон хүнд нэгэн зэрэг гал төмөр шиг дарахж хүнд өчнөө олон тэр бумын хохирол учруулах ийм одоо юу гэдгийг сөрөг өнгөр давхартай. Энэ техник технологи хөгжсөнтэй холбоотой. Тэгэхээр техник технологи маань эргээд нөгөө ажуулдын өмч болчиход идэг тийм ээ. За ажуулдын өмчтөр бол ижил төсөөтэйгээр хэрэглэх тийм ээ. Түүнээс нь хуулбарлах. За мөн одоо бусдын одоо алдар нэр хүндийг одоо хамгаалагдсан одоо нэр хүндтэй бараа бүтээгдэхүүний дүр төрх нэр хүндийг ашиглах тийм ээ. Энэ бол оюуны өмчийн зөрчил байдаг аа. За жишээлх юм бол одоо манай дээр нэг саяхан нэг гомдол ирүүлсэн Mind Wealth гэж компани видео хичээлүүдийг бол гол бусаар авч хөдөлсөн ийм одоо зөрчил бол шалгагдчих байгаа. За энэ бол одоо мэдээж тухайн компанийн бол энэ оюуны өмчийг бүтээхин тулд хөрөнгө, мөнгө, цаг хугацаа тэгээ оюун ухаанаа бол зарцуулж хийсэн энэ бүтээлийн бол ямар ч үн төлбөргүй аваад өөрөө эзэн юм шиг ингэж хөдөлтөн гэдэг бол маш их хор хохиролтой оюуны өмчийг эрхэж зөрчиж байгаа ийм үйл ажиллагаа байна. Тэгэхээр ухамсартай байх хэрэгтэй, соёлтой байх хэрэгтэй. Мөн бусдаа шаардлага тавьж явах хэрэгтэй. Энэ бол одоо оюуны өмч. Одоо ирээдүйд залуус бол юу гэдэг оюуны өмчийг хүндэлснээр л гангарна гэж үзэж байгаа. Тэгээ оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн ухамсартай болъё л гэж үзсэн. Оюуны өмчийг бүтээдгүй хүн гэж байдгүй. Оюуны өмч гэдэг бол угаасаа үнээс заяамал ийм ирэх гэж яригддаг. Тэгэхээр бол нэгдүгээрт бол өөрөө өөрхөө оюуны өмчийг бүтээцгээ, хоёрдугаарт бол бусдын оюуны өмчийг хүндэлж явах хэрэгтэй. Оюуны өмчийг бол дээдэлж авах хэрэгтэй гэж уриалъя да. Тэгээд жил бүрийн 4 сарын 26 бол дэлхийн хэмжээнд бол дэлхийн оюуны өмчийн өдөр. Монгол улсад бол Монгол улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэл өдрүүлдэг байна. Тийм учраас та бүхэнд одоо энэ өдрийн мэнд хүргье.